Одоо эмнэлгийн бүх тоног төхөөрөмжүүд одоо суурин тон төхөөрөмж одоо СТ, ангио, МРА гэдэг эдгээр чинь бүгдээр эмнэлгийн тоног төхөөрөмжтэй ордог. Гавьяат ажилтан их жаргал багш маань энэ анх энэ эмнэлгийн тоног төхөөрөмжийн ангиудыг бүр 96 оноос эхэлж нөгөө байгуулад бараг 1000-аад инженер бэлтгэсэн байдаг баха. Манай эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд өмнө нь бол ингэж нийгэмлэг байхгүй энэ сургуулийг албан ёсоор бэлдээгүй байх үед бол инженерүүд их тодорхой үндсэн нэр хүндгүүч гэдэг юм уу. Инженер гэхээр манайхан төрөлжүүлж мэддэггүй бүгд хүнийг мэдэх ёстой гэдэг үүднээс үнэлэгддэггүй байсан байх гэж боддог. Одоо бол гадаад дотоодгүй гадаад явж сурж ийн, гадаадаас сурж ийн. Энэ мэргэжлийн хүмүүс маш чухал юм байна. Одоо эмч нарын баруун гор эмнэлгийн бол ерөөсөө онцлогоо гэдэг чинь эмнэлгийн тоног төхөөрөмж гэдэг чинь ерөөсөө гол суурь одоо онцлох, эмчлэх бүх юмд нь чухал одоо номер 1 эмчийн туслах байгаа байхгүй. Тийм учраас энэ мэргэжлэр одоо мэргэжлэн бэлдээд ингээд 30 жил болж байгаа. Тэгэд одоо 30 жилийн өндөрлөгөөс харахад их сайхан олон мэргэжлэлтэй болсон байна. Олон сайхан хангамжийн газар өсөрдөг, засдаг маш олон сайхан мэргэжлэлтнүүд бэлтгэцгийг харахад бахархалтай сайхан байна.